Yo guys, тэгээ та нар одоо хүртэл яг октодод нэг хөлтөд таалагдчихдаггүй. Эсвэл краш өөр юм болгож чадахгүй явсаар л байна. Тэгвэл одооноос зөөр битээ guys заяа. Хэдүүл аалаа. Яаж вэ гэхээр би та нарт стил судлалт болон шинжлэх ухаан дээр тулгуурласан хэдэн арга зааж өгье заяа. Орхон баярын ардаас нь үүдээ тэр олон октодоос илүү олон охинчны араас гүхэд мань туслая. Нэгдүгээр хичээл. Ховордлын зарчим. Сэтгэл судлаач доктор Роберт Шалдины Шалдаг өөрийн алтарт номонд ингэж тайлбарсан байдаг. Боломж хязгаарлагдмал үед бид тухайн зүйлийг илүү үн цэнтэй гэж хүлээж авдаг. Үүнийг маркетинг дээр маш их хардаг. Жишээ нь тэрбумтан хүмүүс супер хурдан гоё олон машинтай байснаас ганцхан ширхэг гонцгой машинд илүү дуртай байдаг. Магадгүй энэ л зарчим байх л та. Дээр нь октодын bad guy дуртай байдаг гэсэн нэг юм яриа байдаг да. Гэтэ хүмүүс нэг зүйлийг буруу ойлгодог. Охид сайн залуус дургуудыг биш, асуудал нь сайн залуус өөрсдийгөө үргэлж бэлэн байлгадаг. Харин bad guy-уд хиндэж падлийгүй мэт харагддаг. Үүний улмаас bad guys охтуудыг бага анхаардаг. Тийм болохоор охтуудад илүү үн цэнтэй боломжийг харагддаг юм байна л да. Гэхдээ байгааз чиний мэдэхгүй бас нэг нууц байгаа. Бүдүүлэг байх шаардлагагүй. Чи сайн залуу мөртлөө үе үе алга болж өөрийгөө ховор харагдвал жирийн хачин bad guy-аас 10 дахин илүү охтыг татж чадна. Төсөөлөд үз. Клапт ч юм уу те нэг охиныг чи сонирхсон ч чиний дуртай цэцгийг тойроод баахан ямаанууд чавж ивэл явах те чи надад ямар ч шанс алах гэж бодно. Гэхдээ яг бодит начир дээрээ заяа чи хамгийн шанстай. Яг яах вэ гэвэл чи зүгээр өөдөөс нь алах түүний хажуугаар зүгээр л өнгөр нүдрүү нь хараад ийдгээр сайн үг л хэлчих. Гэхдээ зогсохгүй зүгээр цааш алах явчих. Чи зүгээр л сайн үг гэж хэлээд явснаар өөр дээрээ limited edition кэш тэ гэсэн пайз зүүсэнтэйгээ адилхан шүү. Чи бусад шиг бэлэн биш. Чи алдах эсвэл хөөцөлдөх ёстой зүйл нь яг ингэж л тоглоо guys, окей. Хоёрдугаар хичээл. Gain loss онол. Та нар анзаарчсан уу? Эхэндээ яг чамаа нэг тоодгүйсэн сүүлдээ чамайг тоож эхлэхэд чамд илүү юм гоё мэдрэмж төрж татагдсан штеп. Харин эсрэгээр анханасаа л чамд нэг юм сайн байсан гарт болчих нэг баг татагтаад байхгүй бах тийм үү? Энэ бол санамсргүй зүйл биш. Энэ бол psychology. Нэгэн судалгаанд оюутнуудыг нэг нэгээр нь уулзуулад уулзалтын дараа тэдний санамсргүйгээр нөгөө хүн өөрсдийн талаар юу гэж бодож байгааг сонсуулсан юм байна л та. Тэгсэн 4 төрлийн үнэлгээ байсан. Нэгдүгээрт эхнээсээ л эерэг, хоёрдугаарт эхнээсээ сүрэг, гуравдугаарт эхэндээ сүрэг дараа нь эерэг, дөрөвдүгээрт эхэндээ эерэг дараа нь сүрэг. Дараа нь тэднээс хэн хамгийн их таалагдсан бэ гэж асуухад одоо хамгийн сонирхолтой заяа. Эхнээсээ эерэг байсан хүн биш, харин эхэндээ дургу мэт байсан дараа нь дуртай болж эхэлсэн хүн хамгийн их татагдсан байж л дээ. Яагад гэвэл хин нэг өөртөө татсан мэт мэдрэмж тархинд хамгийн том шагнал болж мэдрэгдэн гинэ. Хит амарга олдсон зүйл хизээч үнцэнтэй санагддаг. Тиймээс шууд хамаг анхаарлаа бити октодод өг. Баг зэрэг нууцлагдмал бай. Бас баг зэрэг зай үлдээ. Гэтэ энэ зай биш шүү. Нэг чухал зүйл бас би мэдээж бүдүүлгэж бол бас болохгүй шүү дээ. Дээр нь хизээч мартаж болохгүй зүйл чинь яг зөв цагт болж байгаа үед өөрийгөө тэр охинд таалагддаг гэдэг баг зэрэг мэдрүүл хэрэгтэй guys. Яагаад гэвэл энэ хүн надад дуртай юм байна гэсэн баг зэрэг юм attraction тэр юм хитэ авах юм бол мэдээж бас дуртай байна. Яагаад гэвэл өөрт нь дуртай гэдэг баг зэрэг мэдэгдүүлэхгүй бол тэр юм хитэ чинь за энэ ханд нэг сонирхолтой юм байна гэд чамаа шууд л холдно. Тэгэл жижи. Аз ба биолог. Эцэст нь татах гэдэг зүйл бол дан ганц psychology биш давхар биологи юм байна л та. Яагаад вэ гэсэн чинь чи төгс ярьж болно. Чи гоё харагдаж болно. Чи бүхнийг зөв хийж болно. Гэтэ attraction үүсэх хэсгийг заримдаа логик биш биологи шийддэг. Манусын бие ухамсараас өмнө шийдвэр гаргад юм байна л та. Ялангуяа эмэгтэй хүний амар маш нарийн мэдэрдэг. Маш нарийн. Феромон буюу байгалийн үнэр мөн MHC буюу Major Histocompatibility Complex гэж нэрлэгддэг генетикийн систем. Судалгаагаар эмэгтэйчүүд өөрсдөөсөө өөр MHC бүтцтэй эрчүүдийн үнэрт илүү татагддаг. Яагад гэвэл энэ нь ирээдүйн үр хүүхэд илүү хүчтэй дархлаатай, илүү эрүүл байх магадлалыг нэмэгдүүлдэг. Өөрөөр хэлэх юм бол түүний бие чамайг сонгож ч болно, сонгохгүй ч болно. What the fuck? Тэ хамгийн бүр новшийн сайдан заяа. Чи бүх зүйлийг хийсэн ч гэсэн түүний хараал эзэн амар чамайг сонгохгүй бас байж болох нь биш үү? Тэгэхээр guys, гоё үнэртэх нь бас чухал юм байна. Тэгээ дээр нь бас нэг сонирхолтой зүйл байгаа нь анхны үнсэлт. Анхны үнсэлт байгаа guys, манусын зүгээр нэг романтик мөч биш.
биологийн тест үүдэн гинэ. Анхны үнэлтийг хийх мөчөд тарих секундын дотор шийдвэр гаргадаг. Хэрв нийцэл байвал зүрхний цохилт хурдсана, амьсгал өөрчлөгдөнө, нүдний хүүхэн хараад хэлнэ. Тарих допамин, окситокин ялгаруулж хүчтэй холбоо үүсгэдэг. Тэгээд генет чи тэр эмэгтэйд онцгой санагдчих эхэлдэг. Харин ямар ч нийцэл байхгүй бол ямар ч chemistry мэддэггүй. Мөн дагаад татгцсан мэдрэмж ч гэсэн алах болно. Тиймээс огтыг татах шинжилгээ ухаан бол чи яаж ярих чухал ш. Яаж харагдах чухал ш. Хоёр хүний бас биологийн таталцал, нийлэлцэл бас чухал гэж хэлж болно. Иймээс таталцал бол чиний юу ярих тухай биш, чиний яаж харагдах тухай биш. Бас нөгөө талаараа хоёр хүний биологийн хэр нийлэх хувь бэ гэдэг талаас нь бас харж болохоор. Тэгээ сүүлд нь зарим фан шитүүд те, зарим байрынууд те чинийх биш. Гэтэ зарим хүмүүс эхлэхээс өмнө чинийх болсон байдаг гэж боддоо. Тэгээд огтд таалагдана гэдэг ч Аз биш шинжлэх ухаан юм байна. Тэгээд хөвгүүдээ те андуудаа, жандуудаа тэгээд найраад л үж те. Эсвэл дайраад л үж. Эсвэл няараад л үж. Тэгээд энэ мэт илүү новшин зүйл үзэх юмсвал та нар subscribe дараарай. Тэгээд дараагийн хавшлаар уулзцгаая guys.